Сайн уу? Өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд огторгой болон сансрын тухай ярьж өгөх болно. Тэгээд бичлэгэндээ тавтай морил. За тэгээд огторгой гариг нь бол маш их сонирхолтой гариг байдаг. Тэгээд энэ гариг нь бүрдих гайхалтай. Тэгээд дээрэс нь хүмүүс одоо тэнгэр рүү харахад дэжтэй заяа од гарагийг ингээл бишрэл яг юу байдаг бол энэ дэлхийгээс гараа яг юу байдаг бол гэл бүгдээрээ гайхдаг. Тэгээд энэ тухай өнөөдөр ярих болно. За тэгээд бичлэгээ таалагдж байвал лайк болон subscribe дараарай. За тэгээд од гараг нь штэ бүр үнэхээр их сонирхолтой. Тэгээ хамгийн үзэсгэлэнтэй гэхдээ бас хамгийн их нууцлаг гараг байдаг. Жишээлбэл одоо хар нүх одоо яг ингээд хар нүх рүү унуулыг одоо хаашаа зөвлөх үү, яах уу, юу болох уу гэл амар ингээд сонирхолтой асуултууд байдаг. Тэгээ эрдэмтэд хүртэл судалсаар л байдаг маш гайхалтай тийм сансар огторгой бүр маш их дүүрэ. Жишээлбэл одоо одон дээр авч үзье л та. Тэгээд одон дээр авч үзвэл одоо ингээ солир буухад ингээд солирчнаа штт зүгээр одны ингээд зөвхөн хумсны хилтерхий гэсэн үг. Одоо дэлхий дээр унж байгаа. Тэгээ дэлхий дээр унахад бүр маш том, бүр дэндүү том харагдсан. Тэгэхээр од ингээ хол байдаг. Гэтэ штэ заяа дэлхийгээс харахад бүр маш их юу харагддаг. Амар жижигхэн бүр ийм хумсны жижигхэн илэрхийж хүртэл харагддаг. Гэхдээ очиод үзүүлээ штэ заяа маш том. Зөвхөн энэ одны хилтерхийн л штэ заяа дэлхий дээр унахад маш том. Тийм гайхалтай юм сансар огторгой байгаа. Жижигхэн зүйлийг ингээд холоос харахад жижигхэн харагддагтай адилхан ойртуулаад харуул бүр маш том байдаг. Тэрнтэй маш адилхан. Тэгээд маш их сонирхолтой. Тэгээд одоо нар байна. Наран дээр бас авч үзвэл нар ингээд амар ингээд угаасаа бидний мэддэг шиг энэ нар болохоороо биш дээ заяа од. Та нарыг гайхаж байгааг мэдчихэе л да их том од гэдгийг угаасаа хүн болгон мэдж байгаа. Тэгээд их томод тэгээ маш их халуун. Хэрвээ ойртоход л ингээл их халууцаад ингээ бүр бараг шатаад өгөхээр тийм их амар халуун хэмжээтэй. Тэгээд харин сарн дээр угаасаа хүмүүс очиж исэн ингээ судалгаа эдэр хийдэг. Тэгээд үнэхээр гайхалтай энэ дэлхийг угаасаа хүн болгон мэддэг, хүмүүс амьдардаг. Тэгээд бид нар биштэй заяа одоо энэ дэлхий дээр амьдардаг. Тэгээд хэрвээ дэлхийгээс ингээд гараад ингээд энэ одоо сансар огторгууд амьдрий гэвэл амьдарч чадахгүй. Бид нар ийм зориултын нэг оксижен буюу амьсгааны одоо оксиженгоос дутаад ингээд бөглөрөөд тэгээд бид нэр үхэн тэнд ерөөсөө амьдрах боломжгүй. Бид нар ийм биднэрт одоо нэг ийм одоо сансарт ингээ байдаг хүмүүс ингээл нэг юм малгай эдэр өмсөл тэгэл тэр дотор нь оксижен эдэр байдаг. Тэгээ тэрнээсээ юм спешиал одоо онцгой нэг одоо хамгаалтын дуулга гэж хэлэх үү. Одоо нэг тиймэрхүү юмар тэр одоо хүмүүс ингээ судалгаа хийж энэ сар од гаргийг ингээ судалдаг. Ингээд хэрвээ штэ дахиад илүү их судалъя гэвэл штэ заяа ингээд бидний дэлхийгээс гараад ингээ сансар огторгууд ингээ роботууд байдаг. Одоо эрдэмтэж болон судлаачид ингээд од гарагийг судлахын тулд ийм роботууд явуулдаг. Ингээ роботуудыг ингээд зохион бүтээгээд тэгээд өөр ингээд гаргуудаар ингээд аялуулж тэгээд одоо ингээ судалгаа хийдэг. Жишээлбэл ангараг гариг дээр биштэй заяа бас ингээ роботууд эдэр байгаа. Тэгээд тийшээ их судлах юм байгаа. Ийм гайхалтай ингээ сансар огторгой ийм unknown боёо мэддэхгүй дээрээс нь нууцлаг амар сонирхолтой. Гэхдээ бас маш их үзэсгэлэнтэй ийм гайхалтай сэдв байла. За тэгээд тэрвээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад дараачийн бичлэгтээ төр уулзтлаа. Тэр баяртай. Тэгээ бас нэг юм хэлхий. Дараа комент
Тэгвэл комментэн дээр яг дараагийн бичлэгээр яг юу хэлэхээ, яг юу яриулахыг хүсэж байгаагаа хэлээрэй. За тэгээ баяртай.